Баянгол дүүргийн 13 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 13 дугаар хороонд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилд 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд 2-ын А байрнаас 3 дугаар байр хүртэлх автозам, хороолт дундах автозам, тоглоомын талбай 1 байршилд, 3 дугаар байрны баруун талд замын игнээ тусгаарлах, хашаа хайс байрлуулах ажлыг зохион байгууллаа. Фасад дулаалга. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд 21 дугаар байрны фасад дулаалгын ажлыг он дамжин хэрэгжүүллээ. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд 2-ын Б байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тогтчлт, газар чөлөөлөлт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийж гүйцэтгсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд 2-ын А-гаас 3 дугаар байр хүртэлх 3867 м2 талбайн тогтчлт буюу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүүхдийн тоглоомын талбайг шинжлэх ажлыг хийлээ. Мөн газар чөлөөлөх ажлын хүрээнд 77 дугаар цэцэрлэгийн ард байрлах 39 гаражийг буулгаж 1523 м2 газрыг нийтийн эзэмшил 7 гаражийг буулган тогтжуулах, 2-ын А-гаас 2-ын Д байрны урд талын 9 ширхэг чингэлгийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийлээ. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа. Тодорхойлбол хорооны нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 16 м2 болгох зорилтын хүрээнд 13 дугаар сургуулийн урд болон зүүн талд 9 дугаар байрны ард, 77 дугаар цэцэрлэгийн ард, 5, 7, 8 дугаар байрны ард гээд нийтдээ 9 байршил 2 м-ийн өндөртэй мод тарьж зөвлөгжүүлв. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 13 дугаар хороонд 13 дугаар сургуулийн дээвэр засварыг он дамжин, 77 дугаар цэцэрлэгийн дээвэр засварын ажил 2023 он дамжин, 76, 77 дугаар цэцэрлэг сантехник цахилгааны их засварын ажил, агааржуулалтын тоног төхөөрөмж, 77 дугаар цэцэрлэгт шаардлагадах засварын ажлын зураг төсөв боловсруулах ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.